Одоо энэ оч моторс гэнэ. Яг оч моторс бол явчих. Нөгөө оч моторс гэдэг машин тайлбарласаар угаад шууд адилхан нэртэй юм шүү дээ. За сайн байцгаана манайхаа. За ээлжид влого та бүхэнд бидний хэл занснаар зүүн дөрвөн замаас офицерууд явах яг энэ замын голд за одоо зарим нэг энэ job 72 гэж мэддэг юм а. Яг тэрний эсрэг талд энэ Alpha Building гэдэг юм байшин байгаа юм байна. За худалдаа хөгжлийн банкны яг хажуугын талд юм байна. За энэ нөхдүүд над руу ярьсан энэ Alpha Capital Group гэдэг компани байд юм байна. За энэ маш олон юм хийдэг компани гинэ. Тэгээд над руу яриад ханхаага тантай хамтарч ажиллах гэсэн юм а. Бид нар оч цахилгаан халаагуур гэдэг одоо маш эдийн засгийн хэмнэлттэй тийм халаагуур үйлдвэрлэж байгаа маа өөрснөө Монголдо хийж байгаа ийм бүтээгдэхүүнтэй энийг та бүхэн бас олон түмэнд хүргэж тайлбарлаж өгөөч гэдэг. Одоо тэгээд наа чи одоо халаагуур гэхээр одоо бидний ярьж байснаар паар өгсөн. Тийм одоо гэр мэр тавьдаг одоо байшин сав тавьдаг ийм паар. Гэхдээ би ч одоо ямар ч пааргүй байшин дамжирдаг, хайбрид байшин дамжирдаг паарны талаар ямар ч ойлголт байхгүй үстэй гэдэг. Баахан инээлдэл илүү тийм үү. Гэхдээ та хотдоос дамжирдаг юм байгаа үстэй гэдэг. Тэгээ баахан инээдэн ханиадан болоод та хүрээлээ дүүн тайлбарлаад өгье гэдэг. Дүүчгээд би яг миний дөөгөө яриадсан чинь ороод хоолсон чинь надаас миний ласны нөхөр багш гэлээ. За хэдүүлээ орё. Тэгээ яг энэ байшин тав хүн нөгөө мэдээд авчих хэрэгтэй. Ягаад тэгэхээр ирж үзэх хэрэгтэй юм байна. Би бол тэгж ойлголоо. Яг мэдээж Facebook пэйж бол байгаа. Оч цахилгаан халаагаар үгээд тэрүүгээр нь оруулаад бас мэдээллүүдийг авч болох байгаа. Зүгээр яг ирж үзээд энд маш мундаг залуучууд байна. Энд чинь тайлбарлахгүй бол ядчиж одоо физиктэй над чиг муу нөхдүүд бас айгүй хэцүү юм байлээ шүү дээ. Тэгээ би ч бас физик юмд бас гайгүй байсан шүү. Тэр дундаа геометр дээр бол бас гайгүй байсан. За орё хэдүүлээ. За ингээд ерөөсөө энэ байшингийн шууд нэг давхурдаа. За ингээд ороод ирнэ. Alpha Building. За сайн байцгаана уу. За ингээд шууд баруун тал руу ингээд орчих юм байлээ. За сайн байна уу. За түрүү ирж жоохон тайлбарлуулсан. Яг босож гараад яриад буцаад ороод исэн чи бүх юм мартчихлаа. Ядчиж 10 жилдээ физиктэй муу байсан юм ааши. За эдгээр ингээд маш олон зүйл хийнэ. Одоо ингээд за яг бидний ярьж занснаа нөгөө бохрийн танк банктэй одоо өөр юу ч хэлээ одоо ингээд зөндөө юм хийдэг байгаа. Тэгээд яг өнөөдөр миний зорилго бол та бүхэндээ оч цахилгаан халаагуур гэдэг эдний хийж байгаа энэ бүтээгдэхүүнийг танилцуулах ийм үүрэгтэй энд хүрээд ирлээ. За түрүүн өстө зүгээр тайлбарлуулаад ирсэн. Бөө техникийн үзүүл бөө юм яриа бүр сүулдэ толгой эргээ за болио. Би өөрийнхаараа л яриа. Одоо тэг мэддэг чадгаараа л яриа гэдэг. Би тайлбарлахгүйгээд нөгөө инженер залуучууд нь тэгнэлээ. Гэхдээ нөгөө манайхан ч намайг сонсоор гадны хүн чи ирээл тайлбарлах юм бол пак энийг хинч үзгээ болно. Чи явчихгээ цаашаа явуулцлаа. За тэг өөрийнхөө хэмжээнд тайлбарлая. Гэхдээ яг би ч бас 10 жилдээ өгнө гайгүй байсан. Гэхдээ яг энэ мэргэжлээ сураагүй учраас. За ер нь бол яг одоо ингээд нөгөө өвлийн цаг болж байна тийм үү манайхаа. Одоо нөгөө бэлэгт гишүүний хэлсэнд гоё үг байдаг шүү дээ. Өвөл болохоор хүүтэрдэг гэдэг. Хүүтрэхээр бид нар яах ёстой вэ гэхээр байр саваа дулаахан байлгах ёстой тийм үү. Тэгэхээр дулаан байлгах одоо байр саваа дулаан байлгах ерөнхийдөө мэдээж олон шийдэл байгаа. Гэхдээ 3 хувааж болох юм байна. За мэдээж төвийн дулаанд холбогдсон одоо бүх байрууд бол байгаас тийм үү. Одоо манай хуучны төвийн дулаанд төвийн одоо энэ ч нэг Улаанбаатар хот чинь өргөжинд хилээд энэ төвийн дулаан төвийн дэд бүтэц очихгүй маш олон газар барилга сав одоо янз янзын хотхон бүх юмнууд барьж байгаа шүү дээ. Төвийн дулаанд холбогдоогүй нэг хэсгээ яаж халааж ийн гэхээр цахилгаанаар халааж ийн тийм үү. За эсвэл уурын зуух гэж бас нэг юм байна. Тэгээ бас нэг төхөр байгаа шүү дээ. Одоо нүүрсээр төлж халаадаг тийм. Тэгэхээр тэр тохиолдолд хоёр янзаар халааж байгаа. Нэг нь бол цахилгаанаар халааж байгаа. Нөгөөх нь уламжлалт одоо нөгөө уураар усаа халаагаад ус нь паараараа гүгээч гэдэг юм уу те. За ингээд халааж байгаа. За нэг хэсэг ч одоо манайх ч нөгөө бүх байшингууд ч одоо яг нэг солонгостой адилхан бүгдээр ингээд шалаар халдаг малдаг болгоод шалнаасаа дулаантаа тэр технологи нэг Монголд нэг нутагшаагүй. Тэр нэг сайн яваагүй тийм. Тэгсэн одоо энэ залуучууд юу хийж ийн гэхээр энэ оч гэдэг ийм нэртэй брэнд бий болгоод ингээд цахилгаан халаагуур хийсэн юм байна. За энийгээ сайн одоо ингээд тайлбарлаа. Одоо яг өнөөдрийн байдлаар 5 ийм халаагуур бол хийж байгаа юм байна. Хэмжээ дамжаа. Тэрний яг нэг мэдээж байрцныхаа кавтраас сав мамнаас болоод юу хаана яаж тавих уу хүчин чадал мадлал нь бол өөр юм шиг байна. Тэгээд хүмүүс яг мэдээж ингээд цахилгаан халаагуур гэхээр өөг наач нэг юутай адилхан шүү дээ. Тэнтэй адилхан биз дээ гэсэн чинь зарчим нь шал өөр юм байна. Би энд нэг тэн түрүүн бэлдүүлсэн айн гэж байна. За одоо энэ ингээд бидний нэг уламжлалт тэн байгаа тийм үү? Мэдээж бас адилхан цахилгаанаар хална л та. Гэхдээ эн чинь бол энэ тэнүү чи ийм хөнгөн юм байна. Эднийх бол амар хүнд юм байл шин. Одоо би ингээд хоёр гараараа бараг үргэж дийлэхгүй. Энэ
юу пакэж мэкс хавлгаа мавлгагийн гоё Монголдо ингээд хийлгүүлсэн тий. Тэгээ тенчин бол зарчим наяа өөр. Ягаад тэгэхээр энэ спираль нөгөө төмрөө амар улаастай нь тоогоор халаагаад тэгээд одоо гэрээ дулаалт нөгөө уламжлалт юу штэ тий. Тэгээ энэ чинь яг нөгөө агаарыг айгу яадаг тий. Хуурайшуулдаг, муурайшуулдаг зөндөө юмнууд бий л дээ. Тийм учраас тентэй ерөөсөө андуулж болохгүй зарчим нь шал өөр гэдэг тэгж байна. Зарчим нь ямар зарчим байдаг гэхээр энэ юу юм бэ? Манай одоо ингээд харахаар яг нөгөө төвийн партайг адилхан нааш өөрөө тэр тенчин болохоор түрүүний төмрийг улаасгаа тэр улаасан төмөр чинь ингээд агаараа ягаа дээшгээ ингээд тэгээ тэр нь бол агаар хууршуулдаг ингээд шууд тенний залгангууд шууд ингээд мэдэрдэг шүү дээ. Энэ болохоор карбон кристалл гэдэг бодисыг тоогоор халаагаад тэр нь энэ спираль төмрөө ягаад энд сугларсан одоо халуун агаар дээшгээ одоо ингэж явж орон байраа халаадаг. Ийм зарчмаар халдаг юм байна. Тийм учраас энэ парыг хүмүүс тентэй ерөөсө хольж сольж болохгүй. Яг л одоо бидний дулаана усаар халаадагтай зарчим нь яг адилхан. Тэр болохоор энэ агаарынхаа орон зайг халуун усаар халааж байгаа бол энэ бол карбон кристаллаар халааж байгаа. Тэгэхээр тенэс бүр 100% өөр юм байна. За тэгээд эднийхэн ч одоо давуу тал нь юу байна гэхээр энэ бүгдээрээс ингээд бичээстэй байна доо яаж амар юм байна те. Эрчим хүчний хэмнэлттэй. За эрчим хүчний хэмнэлттэй гэдэг нь юугаар хэлээд байгаа юм гэхээр яг зөв энгийн үгнээр хэлгээд бол маш бага тог зарцуулдаг гэдэг. За жишээлбэл одоо нэг 100 квадрат метртэй байр байлаа гэж бодоход тэдний уламжлалт нөгөө аргаараа одоо манайч нөгөө шалнаасаа халддаг л хийдэг те. Эсвэл одоо нөгөө ус гүйлгээд эсвэл тосоол энэ төр янз янзын гүйлгээд халаадаг малаадаг. За нэг 100 квадрат метрийг нэг одоо энэ уламжлал ёсоор нэг 12 кВт-аар халаад юм байна. За тэрний төлбөр нь одоо мэдэх одоо сардаа нэг 500 мянга гардаг юм уу те. Эднийх бол шууд 50% хэмдэрдэг гэж байна. Одоо нэг 6 кВт-аар халаадаг гинүү дээ. Тэгэхээр ерөөсөө уламжлалт халаалтаас бол шууд 50%. Ерөөсөө ямар ч адилхан төрлийн цахилгаан хаалгаараас манайх бол 50% хэмдрэлтэй. 50%-аар бага халаанаа. Зардал хэмнэ гэсэн зүйлийг бол ярьж байна. За агаар хуурайшуулахгүй. За түрүүн би хэлсэн те. Тентэй хүмүүс андуураад ийм парыг агаар хуурайшуулдаг гэж яриад байдаг юм аа. Тийм ямар ч юм байхгүй. Тэрийг бид нар шинжлэх ухааны одоо юугаар нотолцоон гэж байна. За энэ лаборатори сорилтын тайлан гэдэг. Test report of laboratory гэдэг. За энэ дээр ч одоо ингээд бүх юм ингээд сорчлоод яатсан юм байна. Тэгээ энд бол ямар ч тийм дагаар магаар хуурайшуулсан зүйл байхгүй гэж байна. За тэгээд тэрэнд нь тохируулаад одоо энэ тохирлын гэрчлэгээ гэдэг стандарт хэмжил зүүн газараас ингээд өгчдөг юм байна. Энэ минь бүхнүүд нь ингээд байж байна. За очгээд энэ оюуныхаа өмчийн энэ патентаа бол бас авцсан юм байна. Эдгээр чинь ингээд үйлдвэрээ хийгээд 3 жил болж байгаа юм байна. Ерөнхийдөө хүмүүст бол нэлээд хүрдсэн, танигдсан, энд том хорооллууд дээр тавигдсан ийм байна. За яг хөө тэгээд манайхан бас нэг юм манайх нэг тийм хартай хүмүүс шүү дээ. Дандаа бүх юмд хардж идэг те. Тэгээд юу байсан манайх үйлдвэрлэн гэж юу гэдэг юм ерэн тэгэл энэ тэндээс юмнуудын цуглуулаад угсарчдаг штэ гэдэг одоо те. Яг хөө мэдээж үйлдвэрлэл гэдэг бол угсралт мөн асsemble гэж хэлдэг те. Эднийг бол яг жинхэнэ утгаар энд үйлдвэрлэж байгаа юм байна. За одоо энэ төмрийн чинь жишээлбэл яг хар лист дээр нь авчираад тэгээд нөө лазераар зүсэж мүсээд одоо үйлдвэр дээр нь ямар очилтой биш те. Яг тэр зураг мургийг би яг бас гуйга та нарт тавьчих. Тэгээд зүсээд хэлбэрт оруулаад нөгөө карбон кристалла одоо урдаас авчираад одоо хойноос ч гэдэг юм авчираад бүх юм ингээд ассамбл хийгээд тэгээ Монголд нөгөө хийж чадахгүй бас юмуд байгаа шүү дээ одоо жишээлбэл те. Тэр миний чинь тэгээд одоо мэдээж авчирна шүү дээ. Авчираад ингээд хийж байгаа байхгүй юу. Тэгээ яг одоо би зөв энэ хүндээ гэж хэлэхэд одоо бидний хэрэглээд байгаа одоо та бүхний хэрэглээд байгаа энэ Apple гэдэг iPhone гэдэг утас чинь designed in California, assembled in China гэдэг. Энэ үйлдвэрлэлч чинь ажлын хүч хаана баг байна тэнд л очтой манайх нэг тийм үйлдвэрийн ойлголт жоохон буруу байгаад идэв. Гэхдээ энэ залуучууд бол яг энэ пар одоо бид нар пар гэж хэлээд заншилсан тийм. Халаагуурыг бол яг л Монголдо бүгдээр ингэ үйлдвэрлэж байна. За ингээд дөрвөн төрөл үйлдвэрлэж байгаа юм байна. За бүх загварууд нь энэ байна. Оч 110, оч 73, оч 90, оч 50 гэх тийм. Хэмжээ дамжуулсан баг тийм. Одоо энд ингээд хоёр нь байж байна. Энд ингээд хоёр нь байж байна. Энд чинь нэг ямар байранд, ямар орон зайд яаж тавих уу гэдгээс шалтгаалаад энэ юу хүртэл байгаа байхгүй ингээд нөгөө угаалгын өөрөө жижиг орон зайд ингээд гоё босоо хүртэл хийцэн байгаа байхгүй юу. За нөгөө над чиг отог нас яваад ч юм уу юм цээжилж чадахгүй хүнд ашгүй дээр шпаргал гэж ярьдаг гэсэн бүх юм ингээд бич. За Монгол туршиж бүтээсэн те яг ингээд 3 дахь жилдээ яг Монголдо хийж байна. Тэрнээс ч өмнө жил эднийх чинь айгүй олон жил яг энэ одоо энэ пар мараж оруулж ирдэг байсан. Туршлага хурдлуулсан ийм хамт олон гэж үзэж байгаа.
За өөрөө тус бүрийн одоо химийг өөр тохируулах боломжтой. Нэг осондоо өрөө болгонд одоо тохируулахтай гэсэн үг. Одоо манайх нөгөө термостат гэдэг хэлээс сурцсан шүү дээ. Одоо жишээ энэ байж ин тэ. А эдгээр ч бас ийм 3 төрлийн термостат оруулж ирж байгаа юм байл шүү. За нэг нь энэ байж нөгөөх нь одоо энэ энийг ийшээ зайлуулж. Ямар хүнд юм бэ? Энэ нөгөө карбон кристалл гэдэг чулуутай байдаг баха. Тэ нэлийн хүнд юм байна. За ийм бас нэг термостат юм байна. Зарчмын хувьд бол бүгдээрээ адилхан. Үний хувьд арай өөр байх тэ. Энэ 50,000 кг 60,000 кг тэ. Одоо ингээд гар удирдлагатай тэ. Одоо өрөөнийхөө температуруудыг сайхан тохируулчихна. Тэрнээс нь илүү гаргуудлын автомат өөрийгөө унтраачна. За дээрэс нь бас нэг ийм нэг термостатууд байж гин. Одоо энэ жишээлбэл 23 градус гэж байж гин тэ. Цаг хүртэл заачдаг юм байна. За дээрэс нь одоо ч нэг бүх гар утас ч нэг юу болцсон? Ухаалаг болцсон. Алсын зайнаас удирдах одоо нэгсэндээ Wi-Fi те. Одоо ийм тэмдэгтэй байж та манайхан те. Ийм термостатыг хүртэл оруулж ирдэг юм байна. Энэ үнүүд нь нэг 50-60 мянгаас эхлээд 100 хэд гэлээд релацтай өөр юм байлээ. За. Тэгээ манайх яг нөгөө нэг градус гэдэг хэмжүүрээр хэмддэг те. Одоо энд бол жишээл 21 градус байх жишээ те. Тохируулсан юм нь бол одоо дээшээ доош ингээ бас өөрөө тохируулж болно. За энийг хэдүүлээ нөгөө нэг яг эдний энэ халаагуурыг тавьсан нэг айлд очиж байгаа яг бодтоор хэдүүлээ бас оч харъя те. Одоо яг хэдэн градус болсон байна. Үнэхээр хэмнэлттэй байна уу? Тэр минь очиж үзье. За яг нөгөө дулаан гэдэг нэг ярьсных нөгөө ер нь бол энэ дэлхийд дээр ч нөгөө дулааныг хэмждэг 3 хэмжүүр байгаа шүү дээ. Нэг нь Фаренгейт гэдэг те. Одоо ялангуяа Америкууд, Англиуд энэ юуны орон гэж нэрлээд идэг үлээ тэр чинь Commonwealth лөө тэр нөхдүүд нэг нэрлээд идэг тийм хэмжүүр байдаг. Тэр чинь ганцхан дулаан дээр ч биш. Одоо энэ нөгөө орон зайны хэмжүүр дээр ч гэсэн бас хэрэлдэг шүү дээ. За бидний нэрлээд идэх нь градус гэдэг те. Одоо Celsius гэж яриад байгаа те. Одоо тэр нөхөр чи одоо тэр нөгөө тэг градус гэдгийг далайн түвшингийн тэг төвшин дээр хэмжиж байгаа байхгүй юу? Тэндээс ч ингээд дээшгээ нэмэх 100 гэдэг. Яг тэрийг би хаана мэдэрсэн гэхээр би ч нөгөө Антарктик ТV-ийн одоо хамгийн өндөр бол Монт Винсент 2009 онд ч авирлаа шүү дээ. Тэгээ тийшээ ингээд авирж явах чинь нөгөө ус буслах тэр юу ч айгүй сонирн болж байгаа байхгүй юу? Одоо нэмэх 60 70 градусд тэр ус буслаад байдаг байхгүй юу? Тэр агаарынхаа нөгөө нэтарчлаас болоод ус буслах тэр юу ч бас их өөр. Тэрийг одоо бас хэлхэн зүйтэй байх гэж бодож байна. За ийм сайхан бүтээгдэхүүн Монголдо хийж нэг үеийн бол монголчууд бид нар бас юмыг үнэхээр гоё чанартай мундаг дээрээс нь манай Монголын инженерүүд бас маш сайн байна. Тэр дундаа бид нар ингээд гоё хэмнэлттэй ийм халаагааруудыг бол хийж чадчихээн. За үүний хувьд бол та бүхэн өөрснөө ирээд судлаараа энэ чинь нэг 4-5 төрөл байгаа нэг 250-60 мянгаас 470 хооронд одоо хэлбэлцчихээ. Дээрээс нь энэ чинь нөгөө янз янз юм байлээ. Одоо ийм өөр дээр фарм дээр өөр дээр ийм юутай тохируулахтайч баар байгаа юм байлээ. Одоо энэ жишээлүүд хараа. Энд ч ингээд тохируулцдаг те. Ийм ч байгаа юм байлээ. Ийм тохируулахгүй ч байгаа юм байлээ. Ийм тохируулахгүй ингээд авах юм бол одоо ингээд ийм термостат авчвал амар шүү дээ. Энд ч ерөөс нөгөө өрөө болгон дээр температурыг өөр байдлаар бас хийж болохоор байгаа те. За тэгвэл энэ халаах талбай дээр ягаад ингээд 12-оос 24, 7-оос 15 гэдэг ингээд өөр хэмжээсүүд байгаад байгаа юм бэ? Энэ чинь нөгөө дундчлаад одоо юу гэдэг 12-оос 24-ийнх нь одоо дундчлаад 19-гээ тавьж болдгоо юм болдгоо гинэ. Тэгээ сайн надад тайлбарсан чинь нэрээ бас үнний ортой юм байна. Зарим энэ ч юунаас шалтгаалж байна гэхээр дулаан алдагдaltaй байрууд байна. Дулаан алдагдaltaгүй байрууд бас байгаад байгаа юм байна л да. Тэгээ дулаан алдагдaltaй байранд одоо жишээ нь 10-ыг 110-ыг тавихаар 12 м²-ийг л халаах юм байна. Дулаан алдагдaltaгүй одоо маш сайн тийм хүмүүсээс зөндөө байна шүү дээ. Тэрэн тавих юм бол 24 м²-ийг халаах юм байна л да. Тийм учраас хэмжээсүүд нь ингэж явдаг юм биш үү? Энэ бас гэдэг логиктэй зөв юм байна. За эдгээр нөгөө Facebook пэйжээр ороод одоо мэдээж ялангуяа орон нутагт хол мол байгаа хүмүүс чинь Улаанбаатарт ирээл энэ мэнд ингээд ирээд уулзах чадахгүй шүү дээ. Тэгэхээр сонирхож байгаа хүмүүс бол юу идэр рүү явуулах хэрэгтэй гэхээр байрныхаа одоо дулаалгаж байгаа байрныхаа план зургийг явуулах хэрэгтэй юм байна. Тэгээ зөндөө план зургууд ирдэг гинэ өөрхөн одоо ингээд янз янзын байдлаар те. За манайх одоо ийм хэмжээстэй байраа ингээд 2 цонх нь ингээд байдаг, хаалх нь ингэж ордгоо 45 квадрат метра энэ ч нэг ийм өрөөтэй юмаа гэдэг. За ингээд явуулчих юм бол эдгээр ийм тусгай програмтай юм байна. Энэ програмд оруулаад танаа байранд тим хэмжээний тим парт хэдэн ширхэг хэрэгтэй юм байна гэдэг тооцоолыг гаргаад та нар руу явуулчих юм байна шүү. Дээрэс нь энэ чинь өөрөө нөгөө хэмнэлттэй одоо бүтээгдэхүүн учраас
Одоо сүйд чи одоо нэг green те одоо ногоон эдийн засаг гэдэг юм чи одоо модонд орчод байна шүү дээ. Тэгээ манай банкуд ч гэсэн энийг айгүй сайн дэмжиж байгаа. Миний мэдхийн манай Хас банк, Хаан банк, худалдаа өгжил голомтч байгаа бох те. Эдгээр ч одоо нөгөө green зээл буюу эко зээл гэдгийг гаргаад байгаа. Эдний бүтээгдэхүүнийг 100% төлөөд авах шаардлагагүй те. Ирлээ үйлчлээ юмнуудаа тохирлоо, банкн дээр очлоо, урьдчилгаа төлөлөө эко одоо энэ green зээл хамрагдаж болох юм байна. Энд чинь хамаагүй баг хүүтэй. Хэд гэдгүүлээ 2-3 хувийн хүүтэй байдаг шүү дээ тий. Энэ төрөл хамрагдаж болох юм байна шүү. За тэр айл руу гэлс явчаад ирээдүүлээ. За таксорогоод санзаа төрөөд ирлээ. Яг гол нь энд ирсэн шалтгаан та бүхэнд яг нөгөө бодит амьдрал дээр оч халаагуурын маань тавьсан одоо парууд нь хэрхэн ажиллаж гин, ямар тог зарцуулж гин, бодит амьдрал дээр харуулах гэж төрөөд ирлээ. Нилээн наашаа тагтлаа. Тэгэд цаг агаар ч гэсэн харин наашаа өгсөн чинь нэлээд хүүтрээд гэж байгаа шүү дээ. Хайтаахан яг таарад байгаа юм уу? Байшин цавыг үзүүлэх гэж байгаа юм биш шүү. Эдгээр чинь их том айл байна. Нийтдээ чи 330 квадрат метр хоёр машины том гаражтай нэлээд том айл байна. Тэг би сая эзэнтэй ярьлаа. Эзэнтэй яриад асуусан чинь яг эд ачааллын үед за өвлийн одоо нэг 12 сар үед одоо яг одоо хотод байгаа юм шиг гэртээ одоо хүүхдүүдэд байлгах үүднээс бид нар грацин ингээд энэ чинь нэг ухаалаг аппликейшн суулгаад ухаалгаар удирдах байгаа шүү дээ. Энэ чинь тиймээс суулгацсан юм байна. 28 градус дээр тавьсан бид нар гэж. 28 градус гэдэг бол одоо үнэхээр маш өндөр төвшөнд тавьсан байна гэсэн үг. Тэгээд тэр үед хүүхдүүд нэрээд яг ингээд ерөөсөө өвлийн эд хүүтэн чинь хуцмцаа тайлаад энэгээр чинь шалтан үзхэн гүйлдэл ямар ч асуудалгүй байсан. Тэгээд сарынхаа төлбөрийг авахд нь сая төгрөг болсон гэж байна. Үгүй яг сая төгрөг бол их сонсогч магадгүй. Гэтэ энэ чинь нөгөө 330 квадрат метр 2 давхар том хаус, доор 2-3 машины гаражтай ийм том хаус шүү манайхаа. Одоо гэхдээ хүмүүс ийм том байшин хэрэглэгээ болцсон доо. Ер нь энэ хүндээ гэж хэлэхэд манайх чинь 100 квадрат метр шүү дээ. Одоо цуслангийн байшингаа тийм том байх ерөөсөө шаардлагагүй. За бүрдээ даашаа хэлэхэд 2 давхар байх хэрэгтэй хэрэггүй байл шүү. Манайх өмнө нэг 2 давхар байшинтай байсан. 2 давхарлуугаа хүмүүс гардагчгүй юм байлээ. Тийм учраас жоохон рациональны хандах хэрэгтэй. Хэрвээ одоо ингээд яг манай хүний хэлж байгаагаар бол ер нь бол манайхаас дандаа нөгөө дид бүтцээс хол төвийн шугам мугам очоогүй лагаар одоо юу гэдгийг цуслан амралт гэдэг газрууд их авдаг. Тэднийх маань ерөнхийдөө ингээд 50 60 70 одоо квадрат метртэй хүмүүс их голцоо их авж байгааг нь. Тэдний ингээд ярьж байгаагаар бол ерөөсөө өвөлдөө эд ачааллын үед 300-350 мянган цаасал зардаг гэж байна. Энэ бол маш боломжийн тийм үн яриад байгаа байхгүй. Тэгээ энэ л тэр чигээрээ энэ очаалагуурын парыг тавьчихсан байна. Одоо ингээс янзын гоё халж шүү дээ. Одоо энэ чинь хамгийн гол нь бүр гар хөлж болоод байгаа шүү дээ. Одоо энэ чинь өвөл болоогүй байгаа юм чинь нөгөө бэлэгтээ хилдэг шиг өвөл болохоор хүүтэн болдог гэсэн арай өвөл болоогүй гадаа гараараа таавхан намрын хитэн сайхан налгас сарууд байна. За одоо ч тэгээд нөгөө гар утаснууд байна. Чухалаг болцсон янз янзын аппликейшн гараад ирсэн. Одоо энэ халагуур тохируулна инээ тэр гэдэг бол үнэхээр гоё болцсон юм дөө. Энэ Smart Life гэдэг аппликейшн байгаа. Манайхан бүгдээ ихэнх нь яг юм юу дэ хүмүүсд мэднэ. За энэ Smart Live руугаа ороод байхгүй хүмүүс нь одоо ийм халагууд явах гэж байгаа суулгачаар энэ гоё шүү. За эднийх жишээлүүд энд ингээд ороход гараж гэж байж гэн те. Том охины өрөө, баг хүүгийн өрөө, мастер ундлахны өрөө, зочны өрөө, дунд, ажлын өрөө, том галтгоо гэд эдгээр ч бүр 330 квадрат метр амар том байр байгаа байхгүй юу. Бүгдийн сайхан ингээд өрөөгөөр нь яатсан. Тэгээ хамгийн гоё нь өрөөнийхөө температурыг одоо өөрснөө тохируулж болно. Одоо чинь энд харъя. Энэ одоо том өрөөнд нь би явж гин гэсэн үг. Том өрөөнд нь явж гин зочны өрөө дунд гэд. За та бүхэн харж байгаа бох те энэ одоо 23 градустай байна. Яг одоогийн байдлаар тохируулах нь бол 22 байсан болов. За одоо энэ дээр ингээд харчих. Мастер унтлахны зочны дунд өрөө хаваа. За тийм байна. Энэ 22 дээр тавьсан байгаа юм байна. За энэ чи одоо ингээд ихсэж болох юм байна. Одоо даалгавраа жишээл 25 дээр өглөө гэхэд энэ хараа 25 дээр даалгавар өглөө шууд ажиллаад эхэлж гин хийдгээд эхэлж гин гэсэн үг те. Ингээ багасгачих юм байна. За энэс бүр багасгачих. 20 дээр давжлаа. Keep warming гэх те. Одоо юм гэлч ийм гой болцсон юм шүү дээ. Супер аа. Тийм учраас одоо байхгүй байх өрөө мөрөөнүүдийн температурыг бүр бага болгоод жишээл одоо эдгийн гараж руу ороод үзье л дээ те. Эдний гараж надад кстати айгүй гоё таалагдаад байгаа энэ. Би ч одоо бас өөрөө нэг гараж барьж байгаа учраас энэ шал мал нь энэ нэг гаражны одоо шал өөр юм яриа явчлаа шүү. Энэ гаражны энэ шийдэл нэр ямар гоё шийдэл вэ? Одоо энэ нөгөө энэ хүндээ хэлэхэд нөгөө гараж барьж байгаа хүмүүст хэрэгтэй шийдэл болоо явчлаа. Би зүгээр надад орж ирээд шууд таалагдлаа. Энд ч нөгөө дээрээ болон шалнаасаа ингээд тавьж байгаа учраас хан манаасаа авахгүй болохоор даацх гоё. Ийм юм хийдэг залуучууд байдаг гин. Одоо сүүлд манайх ч нөгөө шал малыг их гоё хийдэг болсон. Эднийх бол бүр ямар гоё шал вэ? Энэ
айгуугай шийдэл биш үү гаражны. За гараж барих гэж байгаа хүмүүс ийм хэрэгтэй. За эднийхэн маань ингээд мэдээж гаражд пар тавьсан байгаа. Өвөл бол гараж бол нэг за үсрээл нэг 5 градус байхад л болцдог юм дөө. Асуудал байхгүй. Гараж бол тийм заавал юу. Тэгэхээр би гол нь та бүхэндээ энэ газар ирээд хэлэх гэж байгаа нэг санаа бол эдийн засгийн хувьд бол үнэхээр супер шийдэл байна гэдгийг хэлэх гээд байгаа. Эдийн засгийн хувьд бол супер шийдэл байна. Маш хэмнэлттэй. Одоо манайх чи уламжлалт ёсоор одоо эн чинь өмнө нь бол яадаг байсан шүү дээ. Манайх чи нөгөө нүүрс хүмүүсээ түлээл одоо уурын зуух муух ажиллуулаад тэгж халаадаг байлаа шүү дээ. Одоо яг арай боловсронгуй болоод нөгөө халаадаг зуухнууд нь бол цахилгаан болцсон. Цахилгаан болсон ч гэсэн тэр чинь нөгөө тосоолоор халж байгаа шүү дээ. Одоо энэ парбус чинь бүгд тосоолоор ингээд тосоолгүйгээд уурын зуугаа халаагаа тосоол нь халаад ингээд баярыг чинь халаадаг юм уламжлалт асуугаад байгаа шүү дээ. Эсвэл шалны халаагаар үргээд нэг хэсэг одоо шалны халаагаар үрч тэгээд нэг модноос гарцсан юм шиг байна. Үнэхээр бас Монголын нөхцөл бас таарахгүй байгаа. Бас л адилхан тосоолгүйдэг. Тэгээд тэр тосоолчийг зовлонтой. Яг хөө тэгэл манай нэг найзуудаас зөндөл тийм халаагаар уртай байсан. Тэр нэг тосоолоод нэмнэлгэн зарим нэгэн газраар нь тосоолно гойж мойжол тэр тосоолчийг жижигхэн нүхээр гойждаг. Уснаас тийм илүү юу гэдэг юм хайшиг тийм зовлонтой. За тэгээд энийгээ янзуулахгүйс хилээсэр дуудна гэдэг өчнөө зовлон байдаг манайх надаар хэлүүлдэг мэднэ. За энэ бол ямар ч тийм байхгүй. Тоглол байх юм бол тэгэл танаа дулааны асуудлыг айгүй efficiency одоо жишээ нь тэр уламжлалт аргаар одоо эднийх шиг айлыг жишээ нь 330 квадрат метр айлыг уламжлалт аргаар халаа ихэд чинь 36 мегаватт цахилгаан шаарддаг гинэ. Халаарыг тавьсан байхад уламжлалт ёсоор 50% хямд гэж шүү. Одоо нэг ёсондоо эднийх 28 градус тавьчаад сая төгрөг төлж байгаа бол уламжлалтаар нь тавих юм бол энэ чинь бүр 2 сая төгрөг гараад явах нь шүү дээ. Амар байгаа байхгүй юу? Би зүгээр яг гол хэлэх гэсэн санаа нь яг доогор байгаа утсаар холбогдороо асуугаараа одоо тавих гэж байгаа бол мэрэгжлийн хүмүүс нь та бүхэндээ бас зөвлөгөө өгөх байх гэж бодож байна. Эдийн засгийн хэмнэлттэй. Энд чинь нөгөө ирээдүйдээ айгүй хэрэгтэй. Дээрэс нь эко ямар ч одоо нөгөө дөрөв би та бүхэндээ тайлбарсан шүү дээ. Энд чинь нөгөө хэдийгээр халж байгаа ч гэсэн одоо агаараа нөгөө олон талаагаар шиг ингээ халааж малаагаа нөгөө тэн мен шиг ингээ агаараа хуурай мөрөө болгоод идэггүй тэр талаар айгүй хүүхдүүд айгүй хэрэгтэй. Тийм учраас энэ үнэхээр супер шийдэл байна. За. Эдний террас мэрас нэр ямар гоё юм бэ? Нөгөө уг нь халаагуур ярих гэж ирсэн чинь гараж мараж террас мэрас вьюны юм болоо явчихлаа шүү. Гоё юм аа. За. Окей, та бүхэнд хандаарай. Баяршлын та бүхэндээ хэлсэн байгаа. Надад бол үнэхээр таалагдлаа. Тэгээд дээрэс нь чинь монголчууд, монгол инженерүүд, монголчууд өөрснөө эндээ үйлдвэрлэж байна. Эднийх ачаад мачаалаад дийлэхгүй байх одоо. Өвөл баларх байх гэж бодож байна. За ингээд дараагийн лайв хүртэл баяр таа манайх.